Амьдралын баталгаачих төвшин доогуур санхүүгийн боломжгүй айл хамгийн багадаа 1,700,000 төгрөгөөр бурхан болооч хөдөлгөж байна. Харин цэцэрлэгт хүрээлэнд ганцаарчин залах бол 7 сая болон түүнээс дээш төгрөгийн өртөгтэй. За Улаанбаатар буян компаниас дээдлэн 5 сая төгрөгийн үйлчилгээг санал болгодог байсан бол иргэд түүнээс жилийн үйлчилгээг авахыг шаардах болжээ. Нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэг үйлчлүүлэгч хүсэх юм бол бид нар одоо гаднаас ч гэсэн өөрсдөө багцаар сонгож ирж үйлчлэгээнд оруулна шүү дээ. Одоо жишээ нь хөгжим байж гэн тийм ээ, хүндэтгэлийг хөгжим, ёслолын буудлага гэх мэтчлэнгээр ер нь бол одоо сүүлийн жилүүдэд оршуулгын үйл ажиллагааг нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулах хүсэлтэй иргэдийн тоо бол одоо өссөөр байгаа. За иргэдийн шаардлагын дагуу шарилын хайрцагийг алтдах, хөшөөний оронд сувраг босгох гэх зэрэг үйлчилгээг буян компани үзүүлдэг болжээ. За мөн сүүлийн үед иргэд чандарлах хүлийг ихээр сонирхож байгаа бөгөөд энэ үйлчилгээний хөлс нь хамгийн багадаа 800,000 төгрөг байдаг байна. За хэрв чандрыг ганцаарчлан залах бол дунджаар 2 сая төгрөгийн ханштай. За нийслэл хотод оршуулгын зан үйл хийх газрыг нийслэлийн иргэдийн хурлаас баталж өгдөг бол хотын баруун 102 захад чандарлах хүлийг хийж байна. Алт үлгийн оршуулгын газар, Нарангийн ингэрийн оршуулгын газар. За Мусламаас шашинтны оршуулгын газар, дээрэс нь хаан улуургийн 14 дугаар хоронд байрлах Майнти оршуулгын газар. За тэгээд Баян баруун зүүн хэсэгт байрлах 2 шарил чандарлах төв. За нэг нь 61-ийн гарамны цаана байрлах одоо бас 70 оршуулгын газар гэдэг. Ингийн үндсэндээ 7 оршуулгын газар оршуулгын үйл ажиллагаа явуулна. За мэргэжлийн хүний хэлж байгаагаар цагаан давааны оршуулгын газарт газар бараг үлдээг бол Нарангийн ингэрийн оршуулгын газрыг хүрээ тэлж хамгаалалт тавихад ч хэцүү болжээ. За энэ мэт нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын газар хомсдож байна. За тиймээс олон улсын жишгийн дагуу чандарлах үлийг сүүлийн үед чухалчлах болсон байна.